альва асуудлыг олж харна гэдэг бол хийх ажлынхаа 50% хийж байна гэсэн үг юм а гэд манай багш ярьдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар ерөөсөө жорлон гэдэг ямар их хор уршигтайг анзаарахгүй ингээд те хэдэн нас хүртэл амьдэрсэн байдаг. Өчнөө олон жил ингээд амьдэрсэн байгаад тэгээ энэ шийдлийг олж хараад те ингээд танилцуулаад ингээд хүмүүст одоо сурчлагаа хийгээ явж байна гэдэг бол энэ ажлын 50% нь хийчихсэн. Тэгэхээр 50% нь хийх хэрэгтэй байна. Тэгээ өөрсдөө хийх хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд аливаа юмыг талын нэжээ талын орчвол маш их харамсалтай тийм байна. Тэгэхээр бүгдээрээ нийлээд энэ ажлыг одоо 100% гүйцээх юм шүү. Тэгээд санхүүгээр шийдэх талаар бид танилцуулъя. Миний хичээлийн агуулга бол өрхийн санхүү, зорилготой хуримтлал үүсгэх талаар тэгээд жорлон өөрчлөх зорилготой хошоо байгуулах мөн ногоон зээлийн бүтээгдэхүүн гэсэн агуулгатай байгаа. За, өрх гэрийн санхүүгийн хамгийн зөв бүтцэн нь бол орлого, зарлага, хуримтлал гэсэн 3 хэсгээс бүрдэж байвал таны өрхийн санхүү зөв явж байна гэж ойлгож болно. За, тэгээд аж ахуйн нэгжийн хувьд бол ашиг нь болохоор орлогоосоо зарлаа хасаад ашиг гэж гардаг тийм. Энэ ашиг хэр их өндөр байна гэдгээр тухайн одоо аж ахуйн нэгжийн өсөлтийг хэмждэг тийм. Яг үүтэй адилхан таны гэр бүл бол бас нэг жижигрүүлсэн аж ахуйн нэгж юм. Тэгэхээр бүгдээрээ хуримтлал гэдэг зүйлээр өрх гэрийнхаа одоо өсөлтийг хэмжиж үзэж олно. Хуримтлал үүсгэхийн тулд бол санхүүгийн одоо зохион байгуулалттай байх хэрэгтэй. Зөв зохион байгуулалттай. Санхүүгээ хөтлөх хэрэгтэй. За, санхүүгээ өдөр бүр орлого зардлаа бичиж тэмдэглээд хөтлөөд явна тийм. Орлого бол тодорхой тийм. Цаад одоо олдог орлого цалинтай хүн бол бүр 2 удаа ч юм уу 1 удаа ч юм уу тийм. Зардал дээр зардлаа бол маш сайн бүртгэж явах хэрэгтэй. За, зардлаа бүртгэхдээ дэвтэр нэгээд дэвтэр дээрээ тийм бичээд одоо эсвэл ашигладаг өөрийнхөө дэвтэрний нэг булан бичиж болно шүү дээ тийм. Тэгээд одоо өдөр бүр гарсан зардлаа доод орно бичээд явуул ер нь хялбар байдаг. Тэр санхүү хөтлөхгүйд нэг 30 минут гаргаад суух бол шаардлагагүй тийм. Шууд Facebook-ыг бид яаж ашигладаг вэ? Шууд ингэ явж явах дундаа тийм ашиглаждаг шүү яг тэр шиг Facebook-ыг ашиглаж сурсан шиг бүгдээ зардлаа бүртгээд